За одоогоос Монгол оронд 35 жилийн өмнө ардчил дэлгэхтэй, ардчлалыг хайрладаг, чөлөөт нийгмийг хүссэн энэ хүмүүс ардчилсан намыг байгуулж ирсэн ийм төвхтэй. Тэгээд 35 жилийн хугацаанд бол бас Монгол оронд шинэ Монгол улсыг авчрах, шинжлэлийг авчрах, шинэ нийгмийг авчрахын төлөө зөвлөж явж ирсэн үе үеийн ахмадууд Монгол орныхаа 408 зохист амьдран суугаа ардчлагч нар, ардчлалын үндсүүдийг тээгч нар шинэ нийгмийн төлөө сэтгэл зүрхээ гарган бүхэл сонгуулиуд тэтгэвртэй оролцож ирсэн гишүүд дэмжигчтэй ардчилсан байгуулагчны 35 жилийн мэндийг хүргье. Та бидний ахмад үе 35 жилийн өмнө төөчөж энэ нийгэмд хөл тавьж энэ одоо Монгол улсыг олон намын одоо системд оруулж ирсэн бол өнөөдөр бас тэр 35 жилдээ харьцуулахад Монгол орны хөгжил дэвшил, хүн зооны өсөлт, насжилт, хөгжил дэвшил одоо хөдөө орон нутагт байгаа байдал нөхцөл, хүмүүсийн хөрөнгө чинээ, хүний эрхийн асуудал гээд олон жил өөрчлөгдсөн байна. Энэ бүхний төлөө хамтаа тэмцэж ирсэн, хамтаа зүгжүүлсэн бүхэл хүмүүстээ сайн сайхныг хүсье. Ирэх одоо 35 жилийнхаа алдаа онооноор тулгуурлан дараагийн одоо он жилүүдэд хамтаа зүтгэхийн эрдэт төрөлийг өргөн дэвшүүлье.